Наргээд тэр том нийгэмлэгийн санхүүжилтээр дэлхийн хүний судалгаа явагдаж байгаа. За энэ бол Монгол ороод ирнэ. За энэний хажуугаар Япон, Солонгос, Хятад, за тэгээд Английн, Америкийн эрдэмтэд судалгаа хийж байгаа. Тэгэхээр энэ бол юу гэвэл энэ генийн судалгаа бол гарцаагүй одоо үнэн судалгаа гарнаа. Одоо монголчууд тухайлбал одоо одооны буряд хаалх гэдэг. Энэ одоо ямар холбоотой юм бэ? Цусан талаараа, ясны талаараа ямар холбоотой юм гэ. За 60,000 жилийн өмнө өссөн бол эхлээд хэн яваа? Дараа нь хаанаас нь хинээс нь юу гарсан гэж бүгд гарна. За энэ бол их сайнтай төгөлтэй. За бидний бол наана одоо юм ярьж байгаа би бол хүний генетикийн судалгаанд харцсангүй саяханаас болсон 10 жилийн өмнөөс за Батцуур доктор бид нар бол суугаад хийжсэн би хүрээлэн дотн жил ажилласан. За урд нь бол өөр төрлийн одоо ген зүжилжсэн юм хүн. За нэгэн л одоо хүний генетикээр судалгаа замжиж байгаа учраас дэлхийн хэмжээнд гарч байгаа бүх судалгааны үр дүнд ингээд ажиллаад Монголтойгоо холбогдлын одоо юмыг бол одоо анхаарч байгаа та. Хоёр ном дуусж байгаа. Тэр бол одоо хөвөлдөн. За нэг нь яг Чингис хааныг хийж байгаа болоо. Тэр агуу хүний монголчууд яаж төрүүлсэн юм бэ гэдгийг. Тэгэхээр Чингис хаан бол дэлхийн агуу хүн, сууд хүн. Тэгэхээр сууд хүн гэдэг маань жирийн биднээс ондоолсон. Энэ бол тэр гений болоос ахлахын огтондоогоор бүрдүүлээд тэгээд шилдэг хүнийг бүтээсэн түүхэд монголчууд байгаамаа. Тэгэхээр бид нар бол тэр алтан ургийнхантай хацуулах юм бол хэдийгээр бүгд л ажихын хүн гэсэн ондоо шүү. Чадлын хувьч ондоо, генийн хувьч ондоо за ийм байна юм а энэ цаа тайлбарлаа бодохгүй миний ном зүйлсэн тэрийг хамраа би одоо хөтөл болох чадхаа хаа гэж бодож байгаа. За урьяатын царайнд одоо бид нар ярьж байгаа. Тэгэхээр нууцчонд буряд гэж үг байхгүй гэж байдаг юм аа. Дансруу бичсэн одоо 32 оны 35 оны нууцчонд буряд гэсэн үг байна. Ганцхан удаа. За тэр нь юу вэ? Зүг хаан баруун хойшоо эцгийг одоо даалгараад баруун хойшоо энэ одоо аян дан хийгээд өсгөлөөс хойш харахад тэндээс хавхас буряд нарыг гээд ингээд тоочоод одоо байсан дагуулаад ивсээ гэсэн байна. Сүүлийн нууцчонд байхгүй магадгүй байгаа. Тэгэхээр энэ буряд бол бидний буряд биш. Бидний хоршоо. Энэ буряд бидний буряд бол өсгөлөөс хойш энэ хаалганы хамгийн баруун талын буюу тэр Оросуудын анх уулсан тэр буряд бол. Тэгэхээр чухам ажил юу яах вэ? Тэгэхээр бид нар бол энэ буряд хамаагүй. Бид нар хоёр ишвэжээр авчихсан одоо энийг бас дөрөв хадтал чивсэн. Тийм учраас 20 гэдэг маань уусамшаад байгаа. 20 юм бэ? 20 бол алтан ургийн юу алангоогийн 20 ноён 20 мөргний тэр хоёр. Тэгэхээр алтан ургийн одоо хаанаас ядгуулны авгаа авдаг хатрын нэг яагаад гэвэл хатаргоо гэдэг. Ийм л одоо юм байна. Тийм учраас тэр дай байдлаар хийдэггүй юу гэхэд одоо өөрийнхөө огтыг хатаргоо огтыг хаан удамтанд байж ингэж одоо техникээр хүчинд хажууд явж юм аа гэсэн байна. За ийм юм шүү. За миний хэлсэн юм байна таваа юм. 자, 맞습니다. 자, 나는 알아보죠. 요런니까 우라셨다. 이 아무렇게도 좋아요. 조금 이 계획들이 아마도 아무런 사소스 기쁘야 소스 너무 나시다 감도 좋아요. 아카주가 ونبنوا كروه توشات يملين سدواري الخدم عم تزار رجج فتا شغلة شو اسمه يطلبي وري وطول مناخم أنقذ بسنا تا خندان
ойлголтын хүрээ өргөн гэдгийг харуулж байна. Цаг үе түүхээ нэгэн ултайхан малтдаг юм цаг ихэж байгаа харуулж байна. Миний ойлгож байгаа Монголын судлалд Монголын түүх судлалд Монгол судлалын оюун одоо 3 маргал янзбүрийн эндийн дэндүүсрийн хөвсөн мандгаар энэ түүхийг гүнзгий мадгаар судлыг өөрсдийнхөө цаг үеийн хүрээ дотор жижиг чигсэн хэмжээгээр их оруулж байсан. Үнэхээр одоо цаг үедээ илэрхийлж болохгүй тийм хаалтч ус байсан байна. Одоо цагт өвөр Монголын одоо эрдэмтэн Сандмын байгууллагын сэжигмээр байна. 97 онд анхныхаа номыг гаргасан. Өнөөдөр 2 дугаар номоо ирүүлж байна. Үүнийг одоо нөхөр хамтран зүтгэвч Бомсон эрдэмтэн сууж байгаа явдал. Чулуутай болсон. Өвөр Монголын шинжлэх ухаан буюу Монгол судлал хөгжил манайхаас илүү хөгжлөө гэж хангалтын гарсан нэг удаа саний нийлж байсан тав саний авах. Манайх хагцсангүй ухаалтад орсон энэ түүхээс өнөөдөр ярилцлага гаргахад зарчмын ач холбогдолтой юм дагуу ширээний ярилцлага боллоо гэж би өөрөө бодохондоо хэлэх хүсэлтэй байна л да. Яагаад гэвэл андмын юугаар болон түүнтэй эндэрсэн Сумьяабаатар доктор профессор Өдөрвай одоо эрдэн судлаач Арма мархаажууга нарын хүмүүс авшмууд өгүүлэл ном аргаж байгаа. Энэ бол одоо ханда энэ чиглэлийн судлалын өмнө түүхийн өмнө чиглэсэн мартад нэгсэндээ хүрээ өргөж хэлж байна гэж баяртай байна. Одоо шинжлэх ухаан багсрах ийм цаг үеийн бомбын нэгэнд орсон учраас 21-р зууны Монгол улсын түүхийн шинжлэх ухааны тэргүүлэх асуудлыг хөндөсөн энэ асуудлыг агсгүй мархаажууга хийж чадах бай. Яагаад гэвэл Солонгос 7 жил, Өнгөр 7 жил тэгээд өөр бус газруудаар явж байсан хүмүүстэй харилцаж байсан туршлага амьдралын туршлага нь бидэнд их бодиттой. Жишээ нь өвгөний ярианаас эртний гэрээчийн антик хөшөөний одоо баримлын судсан хүртэлх харагддаг. Энэ нарийн мэдрэмжтэйгээр ажиллаж явсан. Тэгэхээр грек Монголын харилцааны провод авчирсан бол сүнэрийн үеийг энэ талаар хамгийн дөрөвтэй үеийн үед Армаа бичиж явах шиг байна. Армаагийн хүний үсэл 2 вачном бодиттой нэлээд байна. Ямар ч байсан иргэнэлэг их орончийн сэтгэлээр түүхэд хандж байгаа мархаажуугаа баяр хүргье. Ингээд Тэжүүрт гарсан хэрнээ чөлөөсөөгөө хойч үеийн түүний тусын тулдаг үүрэгтэй ашиглаж байгаа өргөн бууралдаа ахмадоорсон тойлын хоёрыг яана. Энэ бол хойч үеийн үнэхээр хэрэгтэй юм. Мархаажуугаа хажуун амгийн хүн юм. Магадгүй өрнөд Европ хажуун утмын амгийн хүмүүс явж байдаг. Үүнийг шалгуулсан байж магадгүй байх. Гомжавын төрөмөрийн хэлийг одоо хандаа сүрсэн юм шиг тийм одоо сайн байдлын шүү гэж эсвэл зэрэг одоо нарцыг яхан үгээр төсмөр байна.